Үзэгч таны энэ өдрийн амгалан гэрээ. За энэ бол уулуурхаан салбраас хэрхэн үр өгөөж хүртэх вэ сэдвт подкаст. Манай өнөөдрийн зочин газрын тосны геологч доктор Буян Аривжих. Танд энэ өдрийн мэдрэгэй. Сайн байна. Даваагийн Буян Аривжих боловсрал мэргэжил, Монгол Улсын техникийн сургууль гидрогеолог мэргэжлэр бакалавр магистр, холбооны бүгд найрамдах Герман улсын Тюбинген хотын Иберхард Карлын их сургууль гидрогеологийн мэргэжил дээшлүүлэх курсын сертификат, холбооны бүгд найрамдах Герман улсын Фрайбург хотын Альберт Людвигийн их сургууль байгалийн ухааны докторыг тус хамгаалсан. Эрдмийн ажлын сэдэв Зөв Монголын тамсгийн сав газрын геодинамикийн хөгжил, нүүрс ус төрөгчийн потенциал. Ажлын түүх 1994 оноос геолог эрс байлгийн хүрээлэн гидрогеологч, эрдэм шинжилгээний дэд ажилтан, 1999 оноос геологийн хүрээлэн гидрогеологч, эрдэм шинжилгээний ажилтан, 2006 оноос холбооны бүгд найрамдах Герман улсын Фрайбург хотын геологийн хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан, 2010 оноос Петроматод компани хайгуулын геологч, 2021 оноос Монголын газрын тус боловсруулах үйлдвэрийн газрын тусны хайгуул ашиглалтын газрын дарга. Нэмэлт мэдээлэл. Петроматод компани Матад талбайд геологч Буян Аривжихын тодорхойлсноор Цэн тогруу цагаан зээр нэртэй 2 проспектэд 2019 онд хайгуулын цооног өрөмдөжээ. Цэн тогруу цооногоос газрын тос байгалийн гормороо газрын гадаргуу дээр оргилж гарч ирсэн байна. Тосны өдрийн гарц 200 баррел хоног. За энэ хүн нээлтэнд үндэслэн нөөцийн тооцоог хийж 2020 онд тайлан эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлэн нөөцийг Монгол орны нөөцийн нэгдсэн саранд бүртгүүлсэн байна. Улмаар орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулж тус компани ашиглалтын тусгай зөвшөөрлийг авчээ. Одоо тус компани газрын тусны Цэн тогруу хоримтлыг орд болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Цагаан зээр проспектэд өрөмдсөн цооног нь газрын тосыг нээсэн гэхдээ Петроматод нь энэ цооног дээр туршилт хийж үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлээгүй байгаажээ. Тэгэхээр газрын тосны бүтээгдэхүүн гэдэг ингээ ярихаар иргэдийн хувьд зөвхөн одоо түр шатхуун бензин ч гэдэг юм үйлдвэрлэдэг гэсэн хязгаарлалт нь ойлголттой байдаг байхгүй. Энэ бүтээгдэхүүнээр маш олон төрлийн одоо тий ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хийдэг гэдэг бас яг үнийг хэлэхэд олон нийт бас төдийлөн сайн мэдгүй. Миний одоо энэ барьж байгаа тосон бодгийн харандаа. За одоо энэ байна те халаасны сам гэдэг. Эдгээр бүгдээрээ газрын тосны бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн ийм одоо ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд байна. Тийм тав нэлж. Тийм маш энгийнээр ойлгуулахад те. За тэгвэл та мэргэжлийн үднээсээ бас хэлж өгөөч. Ер нь газрын тосны бүтээгдэхүүн гэж газрын тос гэж яг юу вэ? Яаж гаргаж авдیں۔ Газрын тос гэдэг бол окей, нүүрс ус төрөгч. Химийн хувьд болохоор нэг талаасаа нүүрс төрөгч, нөгөө талаасаа ус төрөгч. Энэ хоёрын нэгдэл олон сая жилийн өмнө амьдарч ирсэн ургамал, замаг, далай тэнгисийн бактери, фитопланктон энэ бүхэн усны ёроолд өгөж өрөвдөд тэндээ айжмаар олон сая жилийн туршид булчлагдаад задралгүй нүүрс ус төрөгч нүүрс хүчлэн хий болж задралгүй тэндээ хадгалагдаж үлдээд газрын гүн рүү булагдаад тэндээ одоо өндөр температурт чанагдаад тэгэд тосоо ялгаруулсан газрын тос юм байна. Тэгэхээр газрын тосоор бол ганцхан бензин шатхуун хийгээд зогсохгүй одоо бараг 6000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг гэдэг. Янз бүрийн пластик эдлүүд байна. Эмэгтэй хүмүүсийн гоо сайхны бараанууд байна. Эм тан үйлдвэрлэдэг. Тэр үтгэл дахиад шууны гахай малын тижил хүртэл газрын тоснос гаргаж авдаг. Тэгвэл хамгийн анх энэ газрын тос гэдэг чинь маш баян юм аа тий гэдэг ийм ойлголтыг хаанаас ямар улс орн хамгийн анх илрүүлж нээж хэрэгжилж эхэлсэн энэ түүх хэд юм бол? Энд одоо манай эртний өмнөх 4000 жилийн өмнө одоо хамгийн анх газрын тосыг хэрэгжилж ирсэн түүх одоо эртний одоо хуучин гэрээ гэдэг штэ. Еврейн библич гэдэг тэрэн дээр тэмдэглэгдсэн байдаг. Ноагийн хөлөг онгоцыг асфальтаар жигжсэн гэдэг. Тэгээд тэрнээс хойш одоо манай эртний өмнөх 2000 3000 оны тэртээ Месопотамийн сүм хийдүүдийг барихтаа бас газрын тосоор шавж бэхжүүлдэг байсан. Египтийн иргэд бол Настваркста замдан шуулдахын тулд бас газрын тосыг хэрэглэдэг байсан. Хамгийн сонирхолтой нь юу гэхээр пирамидын хан дээр зурсан дүрс зургуудад
тэр муми хийхийн тулд хэрэгжилж байгаа асфальтаа тэ одоо өгсөн тэнгисээс олборлж байгаа компани нь тэр улстай роялти төлдөг гэсэн тухай тийм тэмдэглэлүүд үлдсэн байд. Хамгийн бүүн буюу одоо тесрэлттэй хөгжлийн хувь бол дотоод шаталтд хөдөлгүүр тэ дизель хөдөлгүүрүүд гарч ирснээс хойш бол маш эрчимтэй тесрэлт хийсэн. Түүх бол маш өргөн байна те. Тэгвэл өнөөдөр л үгээ арай төхий гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоо энэ газрын тусаар хамгийн баялаг улс орн гэдгээр ард түмэн бол олон нийт бараг л мэддэг болсон баг тий. Арабын улс орнууд гэл ингээл ярьдаг штэ тий. Газрын тусаараа баяжцсан гэд. Тэгвэл өнөөдөр газрын тостой хичнээн улс орн яг байт юм бол газрын тос гэдэг маань бас нэг талаас бас айгүй аюултай ашигт болтгол. Тухайн улс орны одоо тусгаар тогтнолд бас нэг тодорхой хэмжээгээр нөлөөлөх үз. Яг л энэ асар их мөнгөний асуудал, баялагын асуудал учраас. Жишээлбэл Венесуэл улс байна. Дэлхий дээр Венесуэл улс бол 300 гаруй тэрбум баталгаад нөөцтэй. Дэлхийд тэргүүлдэг. Тийм. Дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн мэтлээ өнөөдөр бол ерөөсөө инфляцид идэгдчихсэн. Газрын тосныхаа баялагийг бол зөв удирдах чадаагүй. Бас л улс төрийн одоо янз бүрийн бүлэглүүдийн хоорондын тэмцлийн үр дүнд улс орноос балж ах шиг байна. Тэрэнд мэдээж гадаад улсуудын бол Оросд байж таарна. Тийм. Агил зөв удирдах явсан Сауди Араб ч юм уу, Катар ч юм уу тийм эдгээр чинь төрөлд үйлчлэхэд тэргүүн баян улс орнууд болцоод байна. Тэгэхээр хамгийн гол нь баялагыг зөв удирдах ёстой. Зөвхөн миний жоохон айдас юу гэдэг вэ гэхээр манай улс төр бол нэг жоохон хэцүү. Гэхдээ яг хуу манай улсын хувьд бол тэгж хүний шунал хөдөлгөөтэй байхаар тийм эдийн засгийн супер ашигтай том хөрөнгөлүүд бол одоогор бол олдоогүй л байна. Венесуэл бол 300 гаруй тэрбум баталгаат нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ би нөөц гэдэг сэдв рүү орохын тулд бас нөөц гэж юу вэ, баялаг гэж юу вэ гэдгийг бас нэг ялгаж салах хэрэгтэй юм шиг байна. Яг бол одоо ихэнх хүмүүс нөөц гэж юу юм, баялаг гэж юу юм гэдэг мэдэхгүй дандаа хольж ухтгаад. Тэгэхээр мэдээж нөөц бол баялагын нэг хэсэг. Тэгэхээр баялаг ямар өргөө ойлголттой болох нь ойлгомжтой болж байна. Нөөц гэдэг бол заавал цооногоор нэгдсэн байх хэрэгтэй. Тэнд байгаа гэдэг нь батлагдсан байх хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол нөөц гэдэг маань тухайн бус нутагт хэрэгжилж байгаа технологиор тэрийг газрын гадар дээр гаргаж ирэх боломжтой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл газрын гадар дээр зөвхөн гаргаж ирэх хэмжээг л нөөц гэх юм байна. Тэгэхээр биш тэр доор байгаа газрын тосны баялагийг одоо нэг доор байгаа одоо зүгээр төсөөлөе л да газрын гүндтэй нэг тийм дээгүүрээ шавраар хучигдсан нэг хүмрөө тавьсан сав байна гэдэг тийм. Шавар болохоор газрын тосоо гадагшаага алдахгүй ингээд барьчиж байгаа. Тэгээд тэрэн дотор элсэн чулуу байна. Тэгэхээр элсний мөхөлтөгийн хооронд үүссэн нөхсөгийн дотор л газрын тос ус байдаг байхгүй юу. Тэндээс бид нар бол газрын тосыг бүгдийг нь соруулаад авах ямар ч боломж байхгүй. Яг манай улсын хувьд болохоор окей нэг 12-оос нэг 17% нь л авч байгаа. 100% гэж тооцоход. Тийм. Тэнд байгаа тосыг 100% гэж тооцоход. Яг хөө Сауди Арабын тэр том маш цэвэрхэн резервуартай шүүрэл сайтай зузаан тийм хурцуудаас бол бид нар баг 60 гаруй хувийг нь авч чадж байгаа баг. Яг хөлийн цаана бол хятадууд манайхтай ижлэх нөхцөлтэй. Гэхдээ нэг одоо гаргаж ирэх хэмжээг нь 30% хүргэсэн юм шиг байна. Тэгэхээр ерөөсөө нөөц гэдэг бол зөвхөн газрын гадар дээр гаргаж ирэх боломжтой хэмжээг л нөөц гэж байгаа. Гуравдугаарт нөөц нь эдийн засгийн ашигтай байх ёстой. Эдийн засгийн ашиггүй бол тэр их газрын гадар дээр гаргаж ирэх боломжгүй. Тийм учраас нөөц нь өөрөө төсөлд суурилсан хугдах юм байхгүй. Төсөлд хэрэгжүүлээд тэгээ газрын гүнээс гаргаж авна. Төсөл чи өөрөө зардалтай, хугацаатай. Дөрөвдүгээрт нөөц гэдэг маань тэгээ зөвхөн газрын гүнд байгаа хэмжээг л хэлдэг байхгүй.
одоо өнөөдрийн байдлаар бол одоо юу гэмдэ 2010-2012 онд Петрочина Дайчин Тамсаг Монгол гэдэг компанитай хятадын өрн уралтай. Эднийх болохоор эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр нөөц зооруулж ирсэн. Тэр нэг 42-43 сая тонн шиг санагдаж байна. Тэгээ энэс одоо 10 оноос хойш одоо бүтэ 14 жилийн хугацаанд 10 сая тонныг нь ашигласан байхгүй. Олборлоод хятад руу экспортлогдсон гэсэн үг. Тэгээ энэс чинь мэдээж улсын төсөөд баг тэр бүм гаруй долларын засгийн газар төгөх ашиг тэгээд роялти төлсөн гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ч бас муу юм биш байхгүй. Хүмүүсийн бодож байгаа шиг биш. Тэр 10 сая тонн болохоор бүтээгдэхүүн болоод гарцсан байна. Энэ бол нөөц биш. Тэгэхээр өнөөдөр бид нэр тийм үү жишээлбэл өнөөдрийн байдлаар юм бол тэ 2024 оны байдлаар бид нэр магадгүй 33 сая тонны нөөц тэнд байгаа гэж ярих хэрэгтэй байхгүй. Тэр Венесуелийн 300 тэрбум гэдэг чинь бас баталгаад нөөц. Одоо бол дэлхийд дээр юу лээ 1.7 их 80 баррелийн баталгаад нөөц бол байд юм л. Ер нь одоо энэ геологийн одоо энэ нөөцөө тогтоохын тулд маш их зардал гардаг энэ салбараа гэд тэ. Тэр нэг одоо юу гэдэг нэг цооны өрөмтгöd хичнээн хэмжээний зардал гардаг. Ер нь гээд явж байгаа дийл ингээд за энэ хавьд ер нь газрын тос байна гэдгийг мэдэх юм боломж ер нь байт юм уу? Энгийн байдлаар бас та хэлж өгөөч. Газрын тос бол газрын гүнд байгаа шүү дээ. Тэр маань газрын гүнд бас газрын доор хус байгаа. Өөрөөр тэр элсэн чулууны нөхцөл дотор. Ерөөсө тос ус хоёр маань холдод байж байгаа байхгүй. Гэхдээ тос маань өөрөө усаас хөнгөн. Тэм учраас дандаа усан дээр хөвж дандаа дээшээ тэмүүлж идэг. Тэгээ энэ утгаараа тэ ямар нэгэн хагарлаар ч юм уу, анц цаваар ч юм уу газрын гадар дээр шүүрч гарч ирэх тохиолдол ер нь бол байдаг. Одоо Зүүн Баянгийн орд биш үү? Зүүн Баянгийн ордыг болохоор одоо манай анхны геолог Дүүр Сүрэнгаа тэ Оросын Жилюбовский гэдэг энэ хоёр геологч Зүүн Баянгийн ордыг нээсэн. Энэ хоёр бол одоо 1940 онд 1940 онд тэгэл яг ингээл айл хунараас тэ сургалж явсаар байгаа л газрын гадаргууд дээр нэг тийм битүүмийн илрэл байгаа юм тэ. Одоо энэ ч өөрөө органик материал газрын гадарга дээр гарч ирээд тэ одоо булах шиг ингээ гараад ирлээ. Тэнгүүд янз бүрийн бактериуд тэр нь рүү халдаад тэ тэгээ температурын өөрчлөлтөөр болоод энэ хатуурдаг. Тэгээ битүүм болдог байхгүй. Тэгээ энэ битүүмийн илэрлийг олж очоод тэгэл тэр хоёр одоо геологийн нөхцөлийг хараад нэг тийм овгор уул антиклинал гүдгэр гэж хэлдэг бид нэр. Тэгэл тэрний ойрон дээр анхныхаа цоонуудыг өрөмдүүлдэг газар Зүүн Баянгийн орд нэгдсэн байхгүй. Тэгээ тэр үед чинь хамгийн сонирхолтой нь яг дайны жилүүд байсан. Дэлхийн 2 дугаар дайны галаасчихсан. Германууд бол Орос руу ер нь хэзээ нэгэн цагт халдна гэдэг нь бол ер нь тодорхой болсон л асуудал байсан юм шиг байна. Тийм учраас Оросууд болохоор өөрсдийнхөө одоо газрын тосны хэрэглээг баталгаатай болгохын тулд Сибирийн гүн рүү тэгээ бас Монгол улсын нутаг руу маш олон геологчдыг өргөний инженеруудтай илгээж газрын тос хайлгаж ясны нэг үр дүн нь Зүүн Баян орд болсон байхгүй. Яг хөө тэд нэр бол Сибирийнхөө гүнд одоо Зүүн Сибирттэй асар том орд олсон учраас тэгээд манайхыг нэг тоогоогүй орчихсон. Өөрөөр хэлбэл газрын гадарга дээр ингээд гараад ирсэн тосыг хөөд бол газрын тос олж болдог. Энэ бол хамгийн хялбар, хамгийн зардал багтай ажлууд. Гэвч орчин үед хүн төрлөختөн ийм хялбар аргаар олдог газрын тосныхоо ордууд бүгдийг нээгээд тэгээд ашиглаж гисэн. Тийм учраас одоо эдгээр бол дандаа гүн рүүгээ явж байна. Манай Тамсгийн орд газар гэхэд чинь л одоо газрын гүн рүү тэ цоонууд нь бүр цөөх хэдэн цооног гэдэг юм аа.
4000 м одоо 4 км нэвтэрсэн. Тэгээ яг газрын тосны хоригдлууд нь 2700-800-аас 1600 метрийн хооронд байж байгаа. Энэ гүндээ орохгүй. Яг 1600, 1500, 1600 энэ нь болохоор харьцангуйгүй ихэнд орж болно. Гэхдээ 2700, ер нь 2000 гараад явж хараад ер нь гүн рүүгээ орно. Хятадууд бол бүр 5000, 6000 метрийн гүнээс тосол бурлаж байгаа юмнууд байгаа шүү дээ. Тийм байна. Тамсгийн сав газрыг ер нь яаж нээсэн юм бэ? Тамсгийн сав газрыг Америкийн нөгөө Soc International тэд нэр нээсэн. Тэд нэр чинь Монгол улстай хамгийн анхны бүтээгдэхүүн баг гэрээг байгууллаа. Тэгээд тэдний хайгуулын 3 дахь цооног нь яг газрын тос нээсэн. Тэр нь яг өөрийнхөө байгалийн гормоор өөрөө оргилж гарч ирсэн. Тэгээд тэрэн дээр нөгөө очрууд ер нь хөлөгч дийлэмийн хэлдэг шүү дээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд хэрэгжээд Монгол улсын засгийн газартай бүтээгдэхүүн хувааж байгаа. Тэгээд 3 төсөл байгаа байхгүй юу? Окей, тосуул 19 гэдэг талбай байна. Тамсаг 21 гэдэг талбай байна. Энэ хоёр дээр чи хоёулын дээр нь битрочны дайчин үйл ажиллагаа явуулж байна. Энийг болохоор 90 онд бол Soc International илрүүлсэн. Зүүн баян цагаан хэлс дээр болохоор доншин ажиллаж байна. Энэ бас бүтээгдэхүүн хувааж байгаа. Энийг бол 1940-с 50 онд нээсэн. Урд нь ашиглаж агаад тэгээд дараа нь дахиж ашиглаж байгаа л ордууд шүү дээ. Тэгээд 2006 оноос хойш тийм үү энэ салбарт баг 20 хэдэн талбай, 24 талбай шиг санагдаж байна. 24 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Их олон компанитай. Тэгээд одоо 2006-аас 2024 гэдэг чинь одоо 18 жил. Энэ 18 жилд тийм үү одоо нэгч төсөл хэрэгжсэнгүй. Тэгээд нэгч ашиглалтын талбайг Монгол Улсын засгийн газар авсангүй. Тэгэхээр энэ болохоор нэг хууль эрх зүйн орчинд асуудал байгаад байгаа юм уу? Ер нь л айгүй эмзэг асуудал л да. Маш эрт дээр үед нээсэн ордууд дээр л ажиллаад байгаас биш яг одоо бол хайгуул хийгдэхгүй байна. Ямнаас сая бол нэг 6 талбай зарлаад тэгээд тэрийг буцаад зарцаа гайчих шүү л. Гэтэл үйлдвэрч нь өөрөө хайгуулаас дор хэж 10 жилээр хоцорч явдаг. Өөрөөр хэлбэл хайгуулын дандаа урдаа явж явах хэрэгтэй. Гэтэл хайгуул хийхгүй байна. Хайгуул хийхгүй байгаа юм чинь яаж нөөц нэмэгдэх юм? Тэгэхээр бас ирээдүйд бол юу нөөцийн асуудал, түүхийдээ асуудал бас айгүй эмзэг асуудал болохгүй л байхгүй. Ер нь зардал их өндөртэй салбар гэдэг тийм л шүү дээ. Тийм хайгуулын салбар болохоор зардал айгүй өндөртэй, эрсдэл маш ихтэй. Яг бол газрын гүнд тийм үү 2-3 мянган метрийн гүнд байна шүү дээ. Геологчид бид нар болохоор далдын гардаг далдалан биш шүү дээ. Тэгэхээр мэдээж олон улсад хэрэглэгддэг тийм үү сайн туршлагын дагуу газрын төсвийг хайдаг. Бид нэр эхлээд тийм үү одоо хүнд хүчний судалгаа хийгээд тийм яг нэг хотгорууд маань хаана байна. Өөрөөр хэлбэл газрын тос маань юм тунамд хурцын дотор л үүсч бий болдог байхгүй. Тэгээд тэр тунамд хурцсаг сар дүүрсэн тэр хотгор бассейн маань өөрөө гүнзгий байх тусмал сайн. Яг тэгвэл гүн рүүгээ температур нэмэгддэг учраас. Тэгж температурт өртөж тэр одоо нэг органик материал агуулсан хурц чулуулгууд чинь тэр доороо чанагдаж тосоор ялгуурлах хэрэгтэй байхгүй юу? Монгол улсын яг энэ газрын тосны нөөц яг ямар хичнээн хэмжээтэй юм бэ те? Олон нийтийн хувьд бол Тамсаг зүүн баян гэсэн ийм хоёр сав газрыг л мэддэг. Ер нь нөөц нь батлагдсан гэдэг юм уу? Нөөц нь яг хичнээн хэмжээний нөөцтэй гэж үздэг юм бэ? Яг одоо цооноор илрээд батлагдсан нөөц зүгээр өнөөдрийн байдлаар миний бодлоор бол 33 сая тонн. 43 сая тонноос 10 сая тонн нэлээд биш гараа явцсан шүү дээ. 33 сая тонн. Монгол улсыг тийм үү одоо 3 талаас нь бүсэлсэн хятадын нутаг дэвсгэр байна шүү дээ. Тэгээ одоо зүүн талаас нь явал да.
хайларын сав газар. Тэгээд доошогоо уруудахаар ирээний сав газар. Тэгээд цаашаа үргэлжлээд Ингэн тэгээд Сантхүүгийн сав газар. Тэгээд бүр урагшаага явах юм бол Зүүн гарын сав газар гэдэг. Энэ хотгорууд чинь бүгдээрээ газрын тостой. Газрын тостой. Ерөнхийдөө бол яг мэрэгжлийн хэллэгээр бол тийм үү одоо Мезой, Канизойн хурцаар дүүрсэн хотгорууд дотор байгаа газрын тос. Тэгвэл энэ Мезой, Канизойн хурцаар дүүрсэн сав газрууд нь болохоор манай Монгол Улсын нутагт хаасаагүй байна. Одоо жишээлбэл Нууруудын хөндий байна. Тэрнээс урагшаага одоо Дорноговын сав газрууд байна. Тэгээд Тамсаг байна. Дээшгээ Чоболсонгийн хотгорууд байна. Тэгээ энэ бүх маань уг нь бол газрын тостой. Тэр битгий хил Хөхнүүр 18 гэдэг талбай дээр чинь нэг хятад компани цооног өрөмдөд бас эдийн засгийн үр ашигтай газрын тосны урсгал тодорхойлсон шүү дээ. Тэгээ урагшаага бүр Хамбогдын тэндтэй, Өмнө говийн Хамбогдын тэнд Галб 11 гэдэг талбай дээр бүр 2012 онд тэгээ бас нэг хятадын компани газрын тосны нээлт хийгээс дээр нь бас 7-8 носоосоо суйрлуулж чаддаг ашиглалтайгаа тусгай зөвшөөрлийг авч чадахгүй ингээд гацсан байдалтай байгаа. Тэгээ өөр их олон талбайнууд дээр ингээд газрын тос илэрсэн тийм юмуд бол байдаг байхгүй. Тэгээ Монголын хайгуулыг болохоор нэг үр дүнтэй хийхгүй. Яг одоо өнгөрсөн хугацаанд бол газрын тосны үн одоо 15, 16, 17 онд чинь нэг баррел нь баг 28-аас нэг 30 идэхэн долларын хооронд л байсан. Ийм бага байх үед бол ялтж байхгүй. Энэ одоо хямралаас болоод газрын тосны салбарын үйл ажиллагаа бол зарцсан. Тэгээ яг араас нь ковид залгачих шиг боллоо. Тэгээд уг нь бол одит бол эргээд маш хурдтай сэргэх ёстой юм байгаа юм. Таны ярианаас ингээд сонсохоор ерөнхийдөө гадныхан маш их одоо энэ газрын тос одоо ингээд олборлох энэ ажлуудад ингээд оролцоод байна хятадууд. Зүгээр ингээд монгол хүний хувьд ингээд харахаар энэ газрын тосны баялаг нөөц нь байгаад байгаа юм болвол үүнийг эдийн засгийн хувьд чадвартай Монгол улсын өөрсдийн иргэд компани аж ахуйн нэгжүүд оролцох боломж өрнө яагаад байдгүй юм гэж бодогддог байхгүй юу? Та энийг бас юу гэж хардаг бол? Надад бас л нэг айгүй эмзэг асуудал нэг харамсалтай нь одоо манайх ч одоо хүү амч цөөтэй юм яг энэ салбараар бол яг мэрэгчсэн мэрэгчлэтнүүд ер нь маш ховор байна. Яг нөгөө газрын тосны газрын тэр нөгөө сангаар их олон хүн гадагшаа дотгошоо тэгээд сургуулиуд сурч мэрэгчлэр эзэмшсэн юм шиг байна. Тэгээд бид нар хөвчлэн нэг газрын тосны инженер гэдэг мэрэгчлэр яг газрын тосны геолог уг нь бол эхлээд хайх хэрэгтэй байхгүй. Яг тийм газрын тосны геолог гэдгээр бол юу маш зөв мэрэгчлэн л бий. Ер нь бол нэг гарын 15 хурамдал багтан дөө. Тэгээ боловсруучны чадвах байна. Тэгээ дээр нь энэ чинь асар том үйл ажиллагаа шүү дээ. Энэ чинь бүр үйлдвэр барих таны одоо эхлээд хайгуулаа хийн. Тэгээ нээчлээ гэхэд тэрэн дээр үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэгээ эдийн засгийн үр ашигтай гэдгийг тогтоосны дараа тэ одоо энэ дэр чинь маш олон тооны ашиглалтын цонхууд өрөмдөн шүү дээ. Одоо цонх хоорондын зайг нэг одоо 300 м гэж үзэх юм бол тэ 1 км квадрат талбай дээр нэг 17 цонх өрөмдөж шүү дээ. Тэгээ нэг цооногийн зардлыг окей манай энэ зах зээл дээр болохоор хямдах юм шиг байна. Тэгээс биш Европын барууны зах зээл дээр бол ер нь бол тэгэл 7-8 сая доллараар л ярина шүү дээ. Манай энэ салбарт болохоор манай энэ бүс нутагт болохоор нэг 1-2 сая долларын хооронд л багтаж байгаа шиг байна. Тэгэхээр тэрийг орд болгож хөгжүүлнэ, ашиглалтын цоонууд өрөмдөн. Тэрэн дээр маш их хэмжээний капекс хэрэгтэй. Тэр капексийг бол
би бол улсын төсөв бүрдүүлж чадна гэж бодохгүй байна. Тийм учраас л яг гадаадын хөрөнгө оруулагчдын салбарт бол байхаас өөр байхгүй. Энэ уулуурхаан салбарт геолог хайгуулын ажил өрн зөксөн байдалд орсон гэдэг ийм мессежүүдийг манай энэ подкастт орж байгаа зочид байнга илэрхийлж байгаа л да. Шалтгаан нь яг юу юм бэ? Яагаад энэ хайгуулаа ихгүй юм бол энэ нөгөө талаас нөгөө иргэд олон нийтийн буруу ойлголттой холбоотой болов уу гэж хараад байгаа байхгүй. Иргэд үнэн зөв бодит мэдээлэлгүй байгаа учраас уулуурхаа ухлаа гэдэг ийм мессеж илүүдэлгүй яваад байгаа учраас бас харцангуй төр засгийн бодлого ингээд зогсон болчих уу. За иргэдийн хувьд бол бид Монгол улсаа одоо хамгаалж их оронч үзэлгээд илэрхийлээд идэг. А гэтэл яг үнэндээ уулуурхаан салбар нь хөдөлж ээж эдийн засгийн эргэлтэнд орж иж нөгөө их оронч үзэл гэдэг чинь бодтойроо явах хэрэгтэй юм шиг ийм ойлголтууд байгаа байхгүй. Хайгуулын ажил яагаад юунаас болж зогсоод байгаа гэж та боддог вэ? Нутгийн иргэд гэхээсээ илүү тийм үү. Бас нэг хэсэг бүлэг тийм үү. Өөр суурин газрын ч юм уу. Бас нэг тийм уулуурхан компаниудыг шантаашилж амьдраас сурчсан нэг тийм бүлэг бий болчиход байна л да. Энд яг үл тэнд чи асар их мөнгө эргэлдэж байгаа юм чинь. Тэгэхээр тэр мөнгнөөс бол бас хүртэх сонирхолтой нэг хэсэг бүлэг байгаад шүү. Тэгэхээр тэд нэр хурж ирэл ерөөсөө нутгийн иргэдийг одоо юу гэдэг төрхөрөх янз бүрийн үйлдэлүүд хийж байгаа юм. Би ч гэсэн бас нутгийн иргэдтэй холбоотой тэдний нутгийн иргэдийг ингээ ухуулах янз бүрийн дээр бас ороод явж л байсан. Мухуугаар хийдэл явж л байсан. Тухайн үйл ажиллагааныхаа төлөө. Бас нэг өөр юм юу ажиглагддаг вэ гэвэл манайхан биш үү анханасаа өнөөдөр тоосгоо буруу хүрч гисэн. Одоо аливаа нэг компани төлөвлөлт өдөртөх зөвлөл нэг хүнийг тийм үү гүйцэтгэх захирлаар төлөвлөлт тэр компаниг авчиж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр тэр гүйцэтгэх захирлуудын төвшөнд ч юм уу аль эсвэл өөр төвшөнд ч юм уу те тухайн үүсэж байгаа асуудлуудыг хялбархан шийдэхийн тулд те тэр нутагт амьдарч байгаа хүмүүсийг одоо алагжлах гэх юм уу арай хат үйлчлэл уучлаарай. Тэ одоо нэгэнд нь ходог ухаал өгчих юм бол тийм үү. Тийм давуу байдал бий болгоод нэг ходог ухаад өгчих юм бол тэ бус нь бас ходогтой болохыг хүсэн шүү дээ. Тэр нэг иймэрхүү хялбархан аргаар асуудлуудыг ингээд шийдээд яваад байсан чинь тэр нь одоо хуримтлагдчих чад юм тесэрч байгаа байхгүй. Хайгуулын салбарыг яагаад сэргээх ёстой гэж боддог вэ? Юу гэж хэлмээр санагддаг вэ хүмүүст? Хайгуулын салбар бол үйлдвэрлэлээс тэгээд 5-10 жилийн өмнө явж явах ёстой. Одоо жишээлбэл газрын тус боловсруулах үйлдвэр гэхэд чинь энэ үйлдвэр маань 1.5 сая тонныг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Боловсруулахаар төлөвлөж байгаа шүү дээ. Тэгвэл Петрочанада чинь одоо энэ жил одоо нэг 600-700 мянган тонныг олборлож авах шиг байна. 2015-2016 онд бол эдний олборлолтын хэмжээ 1.1 сая тоннд хүрсэн. Тэгээд уг нь бол 11 онд батлуулсан техник эдийн засгийн үндэслэл буюу орд ашиглах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд бол 2023 он гэхэд 1.5 саяд хүрнэ. Тэгээд тэрнээс хойш ер нь бол нэлээд урт хугацаанд тогтвортой олборлолт явуулна гэж хэлсэн. Тэгээд энэ тоо баримтанд нь үндэслээд улсын хурлаас шийдвэр гаргаад боловсруулах үйлдвэр хийсэн юм шиг байна. Гэвч одоо бол ерөөсөө нэг 600 мянган тонн болчиход байна шүү дээ. Энэ цаашаа өшөө буух хандлагатай байгаа. Үйлдвэр маань өөрөө бас давс тушнаг гэдэг талбайтай л да. Тэгээд тэр талбай дээр нь хайгуулт ажил хийхээр одоо манай баг ажиллаж байгаа. Бас нэг тодорхой хөрөнгө оруулагч энтертэй бол яриа хэлцээр хийгээл явж л байна. Бид нар болохоор тийм давс тушнаг дээр бас нэг тийм тодорхой хэмжээний одоо баг газрын тусны хөрөмтөл байж болох тийм проспект бидний хэлээр проспект гэдэг. Тийм проспектуудыг бол тодорхойлж байгаа. Газрын тус боловсруулах үйлдвэр өнөөдөр үйл ажиллагааны явагдаж байгаа тийм. Уг нь бол 2024 онд ашиглалтанд орно гэдэг ингээд товлцсон байсан. Хугацаа хойшилсан болтой ингээд нэс хугацаанд чимээгүй болсон байна. Өнөөдөр яг ажлын явц ямар шуурштай байгаа юм бэ? Ямар ажлууд нь яг хийгдчихэд байгаа юм? Тэгээ EPC-ийн хувьд ч одоо юу бор хөөрийн газрын доорх ус нэнөөс тогтоосон тэр бор хөөр гэдэг газраас
наашаа нэг 80 болов 90 км урт дамжуулах болоо татцсан байна. Тэгээ бас энэ талбай дээр ус хадгалах Монголд байхгүй. Тэгээ хамгийн том резервуар санк газрын доор цутгаж байгуулсан. Тэгэл офис, лабораторийн байрлалууд тэгээд маш олон бүтээн байгуулалтууд тэнд алидын хийгдсэн байна. Сууг шуудуу үерээс хамгаалах дэд бүтцүүд. За манай одоо яг энэ үзэгчтэй харж байгаа энэ хоолой байна л да. Саяхан манай одоо бид нартай хамтарч ажилладаг нэг залуу тэрүүгээр явж байгаа бичлэг хийсэн байна. Хар хоолой байна нурдтай. Малчин олон нийтийн зүгээс одоо буруу зөрүү мэдээлэл маш их байна. Тэр хоолойг юу гэж юм гэхээр өөрөөр бол одоо газрын тосныхоо бүтээгдэхүүнийг шууд гадагшаа одоо ингээд монголчууд ингээд засаг төр маань ингээд гадагшаага аль хэдийн ингээд зараад хийсэн, аль хэдийн ингээд өнгөөр ч одоо ингээд газрын тосн гарч байгаа штэ гэдэг юм мэдээлэл явж байна. Тэр хоолойны учрыг бас та үзэгчдэд мэдээлэл өгөөч. Тэр бол тест айгу худлаа мэдээлэл шүү. Газрын тос боловсруулах үйлдвэр те. Энийний түүх эдийн гол үндсэн хэсэг нь болохоор Тамсын сав газрын тос. Одоо 21 19 дугаар талбай дээр Петрочнад ачин олборлож шít. Эдгээр бол манай тосоо нийлүүлнэ. Тэндээс тосын авахын тулд тийм үү Тамсаг энэ алтан ширээ буюу энэ сайн шандаа хооронд 530 км урт дамжуулах хоолой татсан байна. Татж байгаа. Энэ үйл ажиллагаа гэсэн маш амжилттай явагдаж байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө суурьнууд бэлтгэл дэд бүтцийн ажлууд нь явагдаж байна тийм. Суурь дэд бүтцийн ажлууд явагдаж байна. Тэрнгээр одоо газрын тосоо гадагшаа гаргаагүй байна гэдгийг бас тийм байхгүй. Хэрвээ газрын тосоо гадагшаа гаргах байсан бол наашаа сайн шанд руу шууд урагшаа хөдөлгөх гэсэн. Хамгийн хөөрхөн. Надад айгу огтоо өмдөсгүй айгу тийм сонир мэдээлэл. Олон нийтийн зүгээс нэг асуулт байнга байдаг шүү дээ тийм ээ. Яагаад 500 км-ийн цаанаас ингээд энэ шуум хоолойгоо татж байгаа юм бэ? Хажууханд нь үйлдвэрээ байгуулчих болоогүй юм уу? Боловсруулах үйлдвэрэж гэдэг юм уу те? Ийм асуултууд их явдаг шүү дээ тийм. Энэ ерөөсөө цэвэр эдийн засгийн ухтах юм байхгүй. Одоо окей би зөрүүлээд чамаас асуулт асууя. Тэ. Окей, Тамсгийн сав газар бид нэр үйлдвэрийг байрсан бол яах вэ? Тэр асар их хэмжээний барилгын материал, төмөр, араам, тэ тэр олон цамхгийг бид нэр тийшээ яаж хөрвүүлэх вэ? Энэ боломжтой юу? Тийм. Дэд бүтцийг нь барихад чинь л баг үйлдвэрийг барихтай энэ зардал гарах шахуу болно шүү дээ. Бид нэр тэр их материал одоо зарим цамхгууд чинь тийм үү чинь даралт төсвөрлөх ёстой учраас ерөөсөө үйлдвэрт цутгагдаад ирэх ёстой байхгүй. Тэгээ энэ бүхнийг чинь одоо уучлаарай гууж алга давнуулаад шорон замаар тээвэрлэх боломж бий юу? Нэгдүгээр тийм үү. Хоёрдугаард гэвэл үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгч нь хаана вэ? Тэрийг харъя. Ерөөсөө Улаанбаатар дарахын эрдэнэт тий энэ том цорын ганц төмөр замын дагуух хот суурин газрууд тий тэгээд 5 толгой, 2 толгой цагаан суург гэдэг тэр хавьд үүсэж байгаа том тий стратегийн уулуурхай тийм үү. Окей, Тамсаг тавьчид үйлдвэрээ барьчихад тийм үү. Тэндээ чинь 7 төрлийн бүтээгдэхүүн гарна шүү дээ. Бензинийн дизелтэй холжиж болохгүй тийм үү. Тэгэхээр 7 өөр тээврийн хэрэгслээр бид нэр энэ дэд бүтц дээр авчрах гэдэг шүү дээ. Тэхийн тулд яг нэг бол Сүхбаатар дамжуулаад нэг бол Чоболсонгаар дамжуулаад тэгээд Засмал руугаа нийлээд тэгээд Улаанбаатар руу тээвэрлээд тэгээд тэндээсээ доошогоо уруудаад тийм үү 5-7 оюутлогоо өнтер дээр аваачихар шин хэдэн километр тээвэрлэх гэдэг юм. Бас нэг юм гэх юм бол тэ үйлдвэрийн байрлал чинь бас л яг газрын тос агуулж байгаа хотгоруудын төвдөл байна шүү дээ. Ирээдүйд тэндээс тэр сав газруудаас ч газрын тос олдох байхгүй. Хамгийн гол нь газрын тосоо хайгуулаа хий. Хайгуул хийхгүй л яаж болох юм? Тийм ээ. Нөөцөнд байгаа юм уу? Хаанаас яг татж байгаа юм те? Одоогийн байдлаар бол 33 сая тонн нөөц байна.
Яг битрочны дайчин нэг бол олборлт бол ингээд жил болгон буулгасаар байгаад одоо энэ жил бол 600 гаруй мянган тонныг л олборлсон баг. Тэгээ цаашдаач буух шинжтэй байгаа. Ерөөсөл олборлт үйл ажиллагаа тэгж явдаг л да. Эхэлж огсон өсчгөөд тэ дараа нь нэг хэсэг доктортой байж байгаад тэгээд ингээд айжмаар буугаад явдیں۔ Газрын тус боловсруулах үйлдвэрийг энтэхгүйд төсөл гүйцэтгэж байгаа тийм ээ. Туршлагаараа яг ямар юм? Үнэхээр одоо дэлхийд аль зэрэглэлтэд ордог юм болов? Энэ хэсэг бол ер нь бол олборлолтоор ч гэсэн дэлхийд дээгүүр явдаг тий. Мөн боловсруулалтаар ч гэсэн дэлхийд дээгүүр явдаг. Нэлээд олон тооны боловсруулах үйлдвэр энэ улсад ажилладаг тий. Тэр үедээ дэлхийн хамгийн том боловсруулах үйлдвэр нь энэтхэгийн энэ Жамнагар Гужарат гэж газар байдаг шүү. Энэ болохоор нэг өдөрт 1.2 сая тонн газрын тус боловсруулах хүчин чадалтай байгаа байхгүй. Тэгэхээр манай үйлдвэр нэг 1.5 саяг боловсруулна гэж яхад энэ үйлдвэр бол манай жил боловсруулах юм нэг 10 хоногт боловсруулахаар ийм том үйлдвэр байна. Газрын тус боловсруулах үйлдвэр маань яг хязгаар ашиглалтанд орно гэж бодлоо. Одоогийн байдлаар тооцоолно. Засгийн газраас биднэрт болохоор 2027 гэж эцсийн хугацаа өгсөн. Бидний хүсэл тэмүүлэл болохоор тэрнээс өмнө ашиглалтанд оруулах зорилготой нэрэлттэй байна. Давс 31 гэдэг талбайгаас ерөнхийдөө бас хайвал хийгээд эндээс бас газрын тус бүтээгдэхүүнээ бас авна гэсэн юм бодол байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ талбайн талаар бас та мэдээлэл өгөөч. Хажууд нь ерөөсөө битрочны дайчингийн ашиглалтын болж байгаа орд газрууд байна. Тэ давс 31 дээр бас судлагдаагүй аяг болон хотгорууд бий. Энэ маань геологийн хөдөлгөөр л хангалттай учигдчихсан. Ер нь маш хурд түргэн хугацаанд маневр хийгээд тэ ашиглалтанд шилжүүлэх бол боломжтой. Гэхдээ хайвал ерөөсөө эрсдлийн шинжилгээ байна шүү дээ. Тийм учраас бид нар бол урдчлаад тэндээс тэшний хэмжээг авах боломжтой байна тэрэ гэсэн тоо хэлэх нь арил болохгүй байгаа юм л да. Чадахгүй. Зүгээр миний тооцоололтоор бол тийм үү. Миний тооцоолол давс 31-д тийм үү. Өшөө нэг 40 багаар бодоход өшөө нэг 45 сая тонн ашиглах боломжтой хэмжээ бол байж л байгаа. Манай улс ч одоо гаднаас жилдээ гэхэд зөвхөн түвшин дээр гэхэд 1 сая тонн гаруй түвш одоо импортлын юм л да. Одоогоор тэгэхээр манай улс хэрвээ газрын тус боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орчих юм бол 27 он гэж тооцоолж байгаа тийм. Ер нь дотоодын бензин, шатуун, дизель түвш одоо тэр бүтээгдэхүүний хэдэн хувийг хангах боломжтой гэж харж байгаа юм бол боловсруулах үйлдвэрээс гарч байгаа түүхий эд маань тэ бас 60 гаруй хувийг нь бол хангана гэж бодож байгаа. Одоо та бит хоёрын яг энэ ярилцлагыг подкастыг залуучууд үзэж байгаа хэл та ямар мэрэгжил сонгох уу гэдэг яг ийм салаа замын тэр өдөр дээр зогсож байгаа залуучууд олон байгаа. Тэдэнд та юу гэж зөвлөх вэ? Ямар мэрэгжлийг сонгоорой гэж хэлэх вэ? Улс орны хөгжлийн хөтөчн яг ирээдүйд ямар мэрэгжил байхаар танд харагдаж байна? Нэг одоо 1990-ад оноос хойш бид нар одоо арчилсан юм жилжлээ шүү дээ. Тэгэхэд бол нэг хэсэг бол эдийн засгчдын иргэн байсан. Хүн болгоно л эдийн засаг санхүүгээр суралцж байсан. Тэгээд зах зээл одоо энэ төрлийн мэрэгчлэлтнэр ерөнхийдөө бэлгсэн. Тэгээд энэ залбарт бол өрсөлдөө их бий болдог болсон. Энийн дараа нэг хэсэг хуульчдын иргэн үе байсан. Хүн болгоно л шахуул баг хуулийн сургууль сурч байлаа шүү дээ. Тэгээд тэрний дараа тэгээд одоо юу гэдэг яг барилгын эд хөгжлийн үед бол барилгын инженерүүд бол модонд ордог байсан. Тэгвэл одоо бол хэмжтий үе ирж байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр гэдэг энэ том үйлдвэрт мэдээж боловсон хүч хэрэгтэй. Нөгөө талаас мэдээж энэ үйлдвэрийг дагаад тийм үү тэнд химийн янз бүрийн түүхийдүүд бий болно. Тэр түүхийд дээр нь үндэслээд янз бүрийн химийн үйлдвэрүүдийн суурь тавигдана. Тэгэхээр ерөөсөл хэмжтийн үеийн нэг дараагийн 20 жилд ноёрхон шүү. Тийм учраас та одоо яар.
илүү олон боломжийг та олж авна гэсэн. Та хүүхдүүдтэй ямар мэрэгжлийг санал болгож байна? Тэд нар ч тэгээд өөрсдөө тохиролцдог шүү дээ. Яг манай том хүү болохоор Германд докторантур сурдээ. Материалын шин чанар. Яг эхлээд би нэг геолог болох гэж нэг зүтгэсэн. Тэгээд яг өөрөө тэнд геологоор сураад тэгээд нөгөө геологийн нэг салбар шинжилгээ нь кристаллографи гэж үүдэг байхгүй. Одоо нөгөө талстын одоо эрдсүүдийн талстын тухай шинжилгээ байна. Тэгээд тэндээсээ хөөгөөд манай хүү болохоор физикээр явцсан. Одоо хийж байгаа сурч байгаа бол мэрэгчлэний үг гэхээр шин талстуудыг ургуулад тэрэн дээр үндэслэж янз бүрийн оптикийн аль эсвэл нарны эрчим хүчийг илүү үр бүтээлтэй шингээж авах цахилгаан болох тийм материалуудын судалгаан дээр ажиллаж байгаа. Та өөрөө герман боловсролын хүүхдүүдтэй бас юм санал болгосон байна. Та өөрөө германд эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байсан. Таны диссертацид бас тодорхой хүрээнд яг бодит амьдрал дээр бууж бас хэрэгжүүлж ирсэн гэж та түрүү ярьсан. Тэгэхээр ер нь яг тэр Германы боловсролын систем тийм ер нь одоо энэ эрдэм шинжилгээний салбарын хөгжил нь харахад за Монгол улсад нэг хэрэгжүүлэх юмсан ч гэдэг юм уу тийм Монгол хүний нэг тийм гоё бодол шүү дээ. Юу хүн хараад та Монгол улсад хэрэгжүүлэх боломжтой гэж харж ирсэн бэ? Яг геологийн хүрээлэнд тийм үү 3 жил гаруй за 4 жил тийм эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж ирсэн. Тэнд миний хамгийн сайхан цаг үйл тийм өнгөрсөн. Шудраг өрсөлдөөн янз бүрийн нэг одоо муухай одоо юу гэдэг одоо марха муугаар адилхан бол нэг хорчин хор найруулах нэг юм байдаг шүү дээ тийм үзэгдэл бол тэнд юу нь байхгүй шүү. Дэлхийн эдийн засаг ногоон эдийн засаг руу шилжнэ. Газрын тосны бүтээгдэхүүнээс татгалцснаа гэдэг юм ирээдүг ярьдаг болсон л доо. Тэгэхээр та энэ дээр ямар байр суурь илэрхийлэх вэ? Үнэхээр газрын тосны бүтээгдэхүүн одоо 30 жилийн дараа гэхэд нөөцөн дуснаач гэдэг энэ байр суурьуудын цаана таны бодолд дүгнэлт юу гэж бодож авдаг бол? За одоо бол батлагдсан баталгаат нөөц биш үү? Дэлхийн хэмжээнд 1.7 их 80-д барил баг шиг байгаа. Дэлхий бол өнөөдөр нэг өдөрт нэг 100 гаруй сая барилыг олборлож байгаа шүү. Тэгээд 100 гаруй саяг нэг 365 хоногор үржүүлээд тэгээд энэ нийт нөөцөө энд нь хуваах юм бол нэг 40-50 жилийн хугацаанд гараад идэв. Гэхдээ энэ болохоор баталгаат нөөц. Бас нэг юм гэх юм бол өнөөдөр хүн төрөлхтөн болохоор дандаа тийм гүйхэн гүнд байгаа нөөцийг л ерөнхийдөө илрүүлээд ингээд тооцоолж байна. Одоо энэс цаашаа гүн рүү явж байна. Тэгэхээр энэ газрын тосны нөөц бол одоо нэг 30 хэдэн жил аль эсвэл 40-50 жилийн дараа дуусна гэдэг ойлголт бол ерөөсөө байхгүй л гэсэн үг. Энэ бол олон зуун жил үргэлжлэнэ. Ногоон энергийн хувьд болохоор би юу гэж бодож байна гэхээр одоо бол ерөнхийдөө цахилгаан машинууд гараад ирлээ. Тэр машинуудыг чинь хөдөлгөж байгаа батарей. Тэр батарейг сэнэглэхийн тулд бас яг ясам нэрээ бас нүүрсэл төлж байгаа шүү дээ. Тэгэд тэр нь яг ногоон энергич болж дээ. Хитрхи олон цахилгаан машинууд бий болж байна, үйлдвэрлэгдэж байна. Тэгэд энийгээ дагаад батарейны хог энэ тэнд уул овоо шиг бий болж байна. Гэтэл энэ батарей гэдэг маань бас өөрөө айгүй аюултай зүйл байхгүй. Тэгэхээр энэ чинь бас л хүрээлэгч орчинд хизээ нэгэн цагт ачаал үүсгээд эхлэхээрээ тийм үү? Ачаал үүсгээд эхлэхээрээ тэгэл энэ маань ногоон байх нь үгүй юу те. Магдчгүй ирээдүйд газрын тос маань өөрөө ногоон энерги болох ч юм уу те. Ер нь нөгөө талаасаа бас ногоон энерги штэ. Газрын тос гэдэг ойлголтын чинь дор бид нэр шингэн төлөвт байгаа газрын тосыг авч үзэж байна. Хийн төлөвт байгаа байгалийн хийг авч үзэж байна. Хатуу төлөвт байгаа битүүм асфальтыг авч үзэж байна. Тэ. Тэгвэл байгалийн хий. Өнөөдөр манайд ч гэсэн метанхийн хайгуулт ажил аягүй эрчимтэй явагдаж байна.
Одоо 50-60-аад оны үед чинь Лондон бол өстө битүү утаатай байсан гэдэг. Тэгээ Лондон яаж агаараа цэвэршүүлсэн бэ? Энэ ерөөсөө байгаль байхгүй. Манайд боломж юм. Манайд болохоор боломж нь байна. Боломж нь байна. Одоо метагийн судалгаанд хайгуул судалгаанд ажлууд аюул хийгдэж байна. Уг нь бол хажууханд нь налахын уухай байж л байна. Метагийн чинь одоо нүүрсний матрикс гэдэг органик гадаргууд дээр адсорбцлогдсон байдаг хий байхгүй. Тэгээд тэр нь болохоор даралтыг нь зайлуулчих юм бол өөрөө сулраад гараад ирдэг. Шийдэл гэдээ ярьсных газрын тосны бүтээгдэхүүн, газрын тосыг ашиглаад ашигтай ямар бүтээгдэхүүнүүдэд бас хөдөрлөх боломжтой вэ? Газрын тосор чинь ер нь 6000 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг гэдэг шүү дээ. Янз бүрийн пластик эдлүүд, эмгэгтэй хүмүүсийн гоо сайхны бараанууд байна, эм тариа байна, гахай шууны тижээл байна. Ялангуяа энэ ч одоо газрын тос чинь өөрөө органик. Тэм учраас газрын тосыг идэж задалдаг бактериуд бий, бичил битнүүд бий. Энэ бичил битнүүд маань тэрэн дээр очиж үржиж идэг. Тэгвэл орчин үед яадаг гэхээр тэр үржсэн бичил битнэр нь хөрөнгө өсгдөг. Тэгэд дарш ногоо бэлтгэдэг. Тэгээд тэрийг гахаа шууныхаа аж ахуйр нийлүүлдэг. Энэ маш үр бүтээлтэй. Ирээдүйд одоо гэдгийг хүмүүсийн уургийн хэрэглээний бараг дийлэнхийг одоо газрын тосны яг эн чинь нөгөө уурганы илүү л та. Одоо хөрөнгө гэж байгаа тэр бактери юм уу чинь уург үйлдвэрлэдэг л бактери. За ингээд ер нь тантай яриад байвал маш олон сэдвүүдийг хамарч болох нэ. За сүүлийнхээ нэг асуултыг танаас сууж бодож байна. Ер нь геологч гэдэг мэргэжлийг та яагаад сонгосон юм? Энэ геологч мэргэжлийн сайхан нь яг юу юм? Тэр тусмаа та газрын тосны салбарыг бас ингээд бүр сонгоод энэ дэр ингээд амьдралаа зориуллаа. За геологч мэргэжилтэн болсноороо хоёр одоо энэ газрыг нэ илрүүлнэ гэдэг чинь бас нэг бахархал баг л та мэдээж те. Тэгэхээр ер нь яг энэ мэргэжлийг эзэмшсэний сайхан тал нь яг юу гэдэг юм бол? Урсгалаараа явж байгаа болсон юм уу? Бид нарыг баг багт чинь тэгээд мэргэжил бүхэн сайхан л гэдэг байлаа шүү дээ. Анх техникийн сургуульд гидрогеологи ангид орсон. Манай аав тухайд чинь гидр инженер мэргэжилтэй байсан. Тэгээд гидрогеологи гэж юу гэдгийг ч мэдэхгүй. Тэгэл тэр үе чинь бид нар чи конкурс өгдөг нэлээд чанга даваал байсан шүү дээ. Тэгэл ороод хуурай авахдаа за гидр энэ ерөөс аавын мэргэжилтэй мань ойрох юм байна гэж гидрогеологи авчихсан. Тэгээд анхандаа нөгөө мэргэжилтээ сайн ойлгодгүй ч байлаа. Тэгэл ер нь ойлгодогч боллоо. Тэгээд Германд очлоо. Тэгээд ер нь газрын тос ч өөрөө яг газрын доорх ус шиг. Гидрогеологч газрын доорх усны хайвал байхгүй юу? Газрын тос болохоор яг л газрын доорх ус шиг газрын хэвлэлд яг л тарсын үйлдэл захирагдаж байдаг. Тэгэхээр надад тэрийг ойлгоход бас айгүй амар байсан. Тэгэл энэ мэргэжлэр Германд диссертац хамгаалж хаад хурж ирэл энэ компанид ажиллаа л яг чинь асуудал ингээл ухах тусам улам ингээл ойлгуулна. Би бол өөр зүйл бол дам тайлд ажил дээр суудаг байсан. Тайлд ажил гэдэг нь тэгэл ерөөсөн банер байхгүй. Энэ чинь газрын тосны хайгуул ерөөсөө л одоо покер гэх юм уу. Маш олон элементүүдийг хооронд нь ингээл харьцуулаад тоглоулдаг байхгүй. Айгүй гоё тийм эрхчлөөтэй фантазиатай. Тэгээд мэдээж энд чинь дандаа шинжлэх ухааны аргууд хэрэглэдэг шүү дээ. Би мэргэжилтэй хайртай. За тань маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч. За сонирхолтой ярилцлага та өргөнүүллээ. Танд маш их баярлалаа. Танд ч гэсэн их баярлалаа. Уул уурхайн өрөөгөөд сэдвт подкаст өгөр өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочин газрын тосны геологч доктор Буян Аривжих байлаа. Дараагийн дугаараар шинэ зочинтой эргээд уулзъя.